За сайн бацгаана намайг Мөгчин гэдэг никнейм маань Сэмэ гэж явдаг. ENC-ийн Dota 2 төрөлд оролцох үндэсний шгшээ багийн тамирч байна. Багтаа тэгэл яг хөдөлгөөнтэй л хөвгт байсан л гэдэг чинь тэгэл их дуу чангатай л гээд ээж аваа их ярьдаг байсан. Яг энгийн л өрсөн дөө. Бус төгтөй адилхан. Яг дуу чимээтэй байсан ч гэсэн яг том болоод ер нь нэх өөрчлөгдсөн гэдгүү. Гэхдээ яг нөгөө нэг яг компьютер тоглоом тоглолоо арай нэг жоохон татгшоо болсон л гэдэг. Тэгээд яг одоо л задгаар алгаа цагаалт. Яг бүр жоохондоо л яг тийм шатар их тоглолдог байсан. Тэгээ яг өвөө аав энтрээд бүгдээ их шатар тоглолдог. Тэгээд яг шатар сонирхолтой байж байгаа л нэг бага ингээс шатны секс мэгс тавьж байгаа. Тэгээ ер нь яг тэр үедээ нэг цаахаа болоод хойноос нь тэгээд нэг жоохон спорт энтер нэг хөл бөмбөг энтер л тоглолдог байсан да. Тэрнээс хойш ч нэг спорт энтер хөөхө болоод дунд ангиасаа тэгээд ер нь компьютер их тоглолдог байсан. Хүүхэд байхдаа бол нэг тийм мэрэгчлээ болоо энэ гэж боддог байсан. Тэгээд яг жоохон байхын жоохны л бодлого нэг компани босс мос гэх тиймэрхүү юм болол гэж боддог байсан. Жоохон. Тэгээ яг анх нэг Warcraft тоглолдог байсан аахгүй. Dota 1-ийг их тоглолдог байж байгаа. Тэгээд яг тэр үед нэг Garena гэдэг аппликейшн юу байдаг вэ? Тоглолдог платформ. Тэгээд Garena-г Монголд хаагдсны дараагаас ер нь яг хийх юм мэдэхгүй байж байгаа л. Dota 2 гарч ирлээ тэгээд яг тоглож үзсэн таалагдал тэгээд орсон бахаа. Хидон байсан бол нэг 17 8 онд л. Яг анх ч нэг тамирчин болъё гэж бодож байгаагүй. Тэгээд яг сонирхлоор л тоглож исэн. Тэгээд яг тэр үед ранк манкас сайн нэмээ явж исэн. Тэгээд хүмүүс скаут хийгээл яг анх багт ороод тэгээд за ер нь тоглож үзэх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд ер нь өөрөө яг компьютер тоглоом зүгтээс болохоор ер нь за мэрэгжлийн тамирчин болж оролтыг гээл тийм лсэн баг. Анх яг мэрэгжлийн тамирчин болоход яг гэр бүл бол нэг тийм амар дэмждэг байгаагүй. Ер нь угаасаа ямар ч айлыг тийг нэг дэмждэг байх гэж боддгоо. Тэгээд угаасаа жоохон high risk high reward тиймэрхүү зүйл болохоор. Тэгээ яг яванда тоглоод ээжсэн. Тэгээд нэг арай нэг окей нааштай хандаж эхэлдэг л болсон л. Одоо тэгэл яг нэг дундыг л баримталдаг багтаа байна гэж. Нэг яг ч нэг тэгээ ингээд яв гэж хэлдэггүй. Гэтэ ингээд чи шууд ингээд одоо болчихооч гэж бас хэлдэггүй. Эхний баг яг stack байсан даараар гэдэг. Тэгээд тэр нь болохоор явсаар байгаа. Тэр энийг болж ирсэн. Анх энэ төгсөөсөө яг хамт нэг stack болоо тоглож үзье гээд үзчихсэн. Тэгээд яг тэр үед чинь Ikigai, Bell, тэгээд би, тэгээд Spec гэдэг нэг хөлтөөд байсан. Тэгээд төгсөө бит тав ингээд яг хамгийн анхны баг болж явчихсан. Анх renewal байж байгаад хойноос нь Purple Paradox болж исэн. Одоо Moody Zuki энтертэй. Тэгээд тэрнээс хойшоо яг тэр stack-аар явж байгаа team top болоод тэгээ team top байж байгаа нэг юм болоог нэг жил мэл явж байгаа. Тэгээд яг secret-д орчихсон. Тэндээс хүмүүс л бүгдээр нэг гоё аавраад амар яриасаг байсан л гэдэг мэдээд байдээ. Окей. Орой болгон тоглолт scream тоглолцоод лав тоглолцоод нэг 11 12 үед одоо нэг элдэ бусны хөгжилтэй жижиг сажиг онлайн тоглоомнуудыг бүгдээр их тоглодог байсан. Coach-ийн Papi би RMN бидэд яг нэр нь нэлж байгаа. Янз янзын юм хийдэг байсан да. Амар яриад хүмүүс байсан. Тэгээд хөгжилтэй тийм сарказм хийдэг байсан гэх юм. Яг ямар мэдрэмж төрж исэн бэ гэх юм бол нэг тийм нэг онцгойдол нэг тийм мэдрэмж төрөөгүй маяг. Тэр үед өөртөө анхнаас ярьсан ингээд тоглоод үзсэн. Тэгээд яг яах үгүй цааш шийдэх байх гэдэг. Папита яг анх уулзахад л яг байсан нэгжсэн. Ихээс яг нэг анх утас яг нэг онлайнаар ярихад л нэг тийм үнэлэн л гэж бодсон даа. Яг Secret багаар бол бас анхны лан тэмцээн нэг мессенжл болж исэн. Тэгээд яг багаараа яг анх удаа бүгдээрээ нийлээд ирээд тоглоход бол ер нь гоё байсан. Яг нэг гоё сайн барьж чадаагүй. Тэгээ би өөрөө ч бас хавтаж жоох муу тоглосон санагддаг болохоор. Яг сүүлийн тэмцээн байсан доо яг мессенжл яг ямар байсан бэ гэвэл яг анх удаа Монголд бол олон улсын датагийн тэмцээн болж исэн. Тэр нь бол үнэхээр гоё байсан. Тэгээд яг зохион байгуулалт тэр үедээ бол тэгээд надад бол давгүй гайгүй санагдчихсан. Багаараа нэг гоё байр эзэлж чадаагүй болохоор яг нэг тийм гоё дурсамж бол биш л юмсан санагдаад байд. Secret-ээс хойшоо stack болж хүмүүстэй л тоглосноо гэхээс яг ийм багт орсон гэсэн юм бол байгаагүй. Баг гэж ярих юм бол одоо л Karstens гэдэг энэ Индонез багт яг ороод тоглоод нэг 5 орчим сар болж байна. Яг хамгийн удсан тэгээд яг монголчуудаас team top байхад бол орсомжтой. Тэгээд олон ч тэмцээнд яг гоё төрүүлж болохоор тэр л ихт орсончтой гэдэг та. Team top-т Moody, Zuki, тэгээд Valky, тэгээд Төвшин баяр. Тэгээд Ikigai. Тэгээд би та бас яг тэмцээн төрүүлж ирсэн. Тэгээд ер нь дотроо их солигдсон. Ойноос нь Fortune Soul орж ирсэн, Хишгээ орж ирсэн. Тэгэл ер нь яг хүмүүсийн солигдоод бас тэмцээнүүд төрүүлж салгаа. Тэгээд яг
яг team top маань үйл гоёсан. Тэр яг Месагийн нэг тэмцээнд төрүүлсэн яг бас нэлээл яг тэр үедээ бас анхаарал татахаар том тэмцээн байсан. Өнөөс нь болохоор тэр ESA National Jump тэн дээр бас яг ороод төрүүлж исэн. Тэгэл яг энэ хоёр дээр бол үнэхээр яг тимийнхэн дурсамжтай гоё байсан. Яг хамгийн бас их дурсамжтай тэгэхээр хамгийн анхны лангийн тэмцээн гэдэг нэг гадаад руу явж исэн. Тэр серб руу яваад тэр ямар тэмцээнийхэн нэр нь рес ямар юу лээ нэг тим тэмцээн байсан. Тэрлээ лангаар төгсөө жижиг би цүки тэгээд нэг гадаадтай. Яг тэр тэмцээн бол бас их дурсамжтай байсан. Яг нэг анхны гэдэг утгаараа. Тэгэл өөр тэмцээн гэх юм бол ихэнх нь л онлайн болохоор их тийм амар дурсамж үлдээдэг. Тэгэл ер нь лангийн минут л гоё гэдэг л гэж боддог шүү дээ. Миний хамгийн анхны одоо орж исэн лангийн тэмцээн болохоор энэ Месага зохион байгуулж исэн. Тэгээд яг парк дээр болж исэн. Яг анхны лангийн тэмцээн яг ороод л жоохон сандарч исэн. Тэрийг бол их санагдав. Тэр парк дээр болж исэн Месагийн тэмцээнд бол яг тухайн үед яг Лилган Кобол 2 финалж исэн. Манай баг бол 3-т ороод хажигдаал. Уг нь хажигчлах шиг байсан. Тэгэл мэдгээ нэг элдв бүсээ бол хажигдаал тийм л болчихсон та. Тэд ороод ирсэн мэдээж хэрэг инженерэн дээрээс барьж яваад хөдөлгөөнгөө болгож байгаа хойтлолт нь явж ирсэн. Сийг дуусгаснаар GG-г зарлаа. Best of 3 суурдыг 2-0-ийн харьцаатай гараад бол хажигдах уу тэгэл хүн болгоно л муухай байдаг. тэгэл их амар хор шарч тэр үед хөдлөв. Тэгээ өөрөө жоохон муу тоглолцсон санагдаад яг тэр үед жоохон утарч ирсэн л ах. Тэгэл яг дараагийн юм гээл. Удаан тоглолцсон хүмүүс өөд тоглолцоолгаа тэгээд анхны юм чинь л гэж авах батсан да. Тэгээ яг хамгийн дотн байдаг нэг цүки өдий яг нэг топ байсан хидвал ер нь хоорондоо дотн байдаг. Бид визитэд ер нь их дотн байдаг л. Хүндрэлтэй хэцүү санагддаг байсан зүйл нь ингээд яг өөрөө ингээд хийгээд хичээгээд амжилт үзүүлчихээ гингүүт ингээд яг бусдын нэг харж байгаа өнцөг байгаа ш тэрэгэн төрний хүмүүс. Тийм хүмүүс яг цэрэг бодлоод л жоохон төвхтэй байдаг та. Миний хувьд бол яг улсаад л чигшээ баг болоод орж байгаа нь л анхны удаа. Гоё ростророо нийлээд яг бэлтгэлээ гоё хийчих юм бол ороод энэ алах байх гэж бодчихсон. Дийнсийн хувьд бол яг одоо юу гэх юм улсаа төлөөлж байгаа дэлхийн авраг гэх юм уу яг нэг тим тайтлыг зохих байх тийм том тэмцээнд орж байгаа юм шүү дээ. Тодорхой хэмжээндээ юу гэх юм өөрийгөө дайшлах үүрэг өсвөлэн анх тамирчин болоод яг тим юм гэж мөрөөддгүү. Гэхдээ яг ойрын зорилгууд л тодорхойдаг байсан. Одоо орох тэмцээнд ер нь давгүй байр эзлэе, ороод төрүүлье гэдэг зорилгууд л их байдгаас эзэнийг өдөр нэг тэгчгиймсэн гэж хэлсэн гэж боддгоо. Тэгэл одоо байгаагаараа байх нь гоё л гэж боддог та. ENC Dota 2 төрөлд олцох үндэсний чигшээ багийн тоглогч сайн байлаа. Багаараа сайн оролцох хичээн. Тэгээд манай багийг дэмжээрэй.